Боловсролын яам, эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж байгаа энэ жил 6 настай хүүхдийн эрт илрүүлэг үзлэг 4 сарын 1-ээс ууг нь бол Монгол улстай яруул эхлэх ёстой байсан. Зүгээр тодорхой хэмжээний бэлтгэл үйл ажиллагаатай холбоотой нэгдүгээр, хоёрдугаар саяны хүүхдийн амралттай холбоотойгоор дөрөв ажиллаад одоо өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн 6 нас сургууль суурилсан 6 настай хүүхдүүдийн урдсан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг өнөөдрөөс ингээд албан ёсоор ингээд эхлэгдээд явж байна. За уг үйл ажиллагаанд бол ерөнхийдөө Дархуул аймгийн хэмжээнд 2900 гаруй хүүхэд байгаа. Нэгдүгээр ангид суралцж байгаа. Энэ хүүхдүүдэд манай өрхийн 5 эмнэлэг, за сумын 3 эмнэлэг, за хувийн хэвшлийн 18 шүдний эмнэлэг хамтран эрт илрүүлэх урдсан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл бэлэн байдлаа хангаад тодорхой эмч мэргэжилтэнгүүтээ сургалтаа зохион байгуулад мөн ерөнхий боловсролын сургуулиудынхаа багш нийгмийн ажилтнуудаа хамруулад ингээ үйл ажиллагаа маань өнөөдрөөс албан ёсоор эхлээд ингээд урдсан сэргийлэх үзлэг маань ингээд эхэлж байна. 6 сарын 1 гэхэд нэг 2300 хүүхэд байгаа. За нэг өрхийн эрүүл мэндийн төвдөр хамгийн дээд нь 600 хүүхэд байгаа. За сумын эрүүл мэндийн төвдөр нэг 60 орчим хүүхэд байгаа. Тэгээд энийг бол бид нар болж өгвөл 6 сарын 1-ний дотор дуусгах зорилт тавиад ингээ ажиллаж байна. Ааштай бол яг хөө эрүүл мэндийн яам, боловсролын яамнаас өгж байгаа бидний чиглэлүүд энэ бол нөгөө засгийн газрын бодлогот төвөгдсөн. Дээрээс нь нийгмийн эрүүл мэндийн хуульд суурилсан учраас энэ бол ингээд насаараа ахиа явах юм. Зүгээр яг бид нарт байгаа урдсан мэдээлэлээр бол 9 сарын 1 гэхэд 12 настай хүүхэд, за магадгүй 12 сарын 1 юм уу 11 сарын 1-ээс 15 настай хүүхдүүд гээд ингээ ангиар нь урдсан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг хийгдэх юм. Тэгээ энэ дээр бас нэг юм онцлог байгаад байгаа. Ерөнхийдөө бол 6 настай яг ер нь 6 настай гэж хэлж байгаа боловч нэгдүгээр ангид суралцж байгаа бүх хүүхдүүд оролцсон гэсэн үг. Тэгээ энэ дээр урдсан сэргийлэх энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь болохоор өрхийн эрүүл мэндийн төвөөс урдсан сэргийлэх үзлэг юмнуудаа зохион байгуулчихна. Өөрөөр хэлбэл зүрхний нарийн ийм хиймэл оюунханд тулгуурласан аппаратаар хийгдэнэ. Тэгээ энэ аппарат маань ерөнхийдөө бол өрхийн эрүүл мэндийн төв маань нэг 8 нэгж өснөгт бөглөхөд бусдын Улаанбаатар хотод байгаа эрүүл мэндийн яамнаас томилогдсон 32 зүрхний нарийн мэргэжлийн эмчнэр байгаа. Тэр эмчнэр л шууд компьютер руу очиж тэндээс хариу уншигдаад наашаага ирнэ гэсэн үг. За шүдний үзлэг маань болохоор ерөнхийдөө бол түрүүн хэлсэн тэр 18 хувийн хвшлийн эрүүл мэндийн юунд шүдний эмнэлэг дээр суурилж байгаа. Энэ эмчнэр маань бол өөрсдөө яваад үзлэгээ нэгдүгээр үзлэг хийхээс гадна хоёрт нь эмчилгээ хийгдэх юм. Энэ эмчилгээ хийгдэн гэдэг нь болохоор фотоор дүрхэн мөн өшөө силант гээд одоо нөгөө нэг цооролтон дээр дүрхдэг ийм хоёр бодис дүрхэгдээ явна. За энэ бүх үйл ажиллагаа бол эрүүл мэндийн даатгалаас санхүүжигдээд явах юм. Энэ дээр манай эцэг эхчүүдийн хувьд бас анхааруулад хэлэхэд энэ бол заавалчгүй сайн дурын үндсэн дээр нэгдүгээр хоёрдугаар нийгмийн эрүүл мэндийн хууль, эмнэлгийн тусламж хууль, эрүүл мэндийн хуулийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа гэдгийг зөв ойлгох ёстой. За гуравт нь болохоор энд манай эцэг эхчүүд бол заавалчгүй ерөнхий боловсролын сургуулиудын багш нийгмийн ажилтнуудад өөрсдийн зөвшөөрлийг өгсөн байх ёстой. Тэр улсуудын зөвшөөрлийн үндсэн дээр энэ урдсан сэргийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг бас тодруулах ёстой. Сая Улаанбаатар хотод бол ерөнхий боловсролын хүүхдийн сургуулиуд орсон хамрагталт бол одоо өнөөдрийн байдлаар бол нэг 94% энэ үзлэгт орогдоод явагдсан байгаа. За эндээс бол сая биднэрт ирж байгаа мэдээлэл бол зүрхний гажигуд маш их илэрч байна. 6 настай хүүхдэд энэ эцэг эхийн ч мэддэггүй, хүүхд ч өөрөө хэлдэггүй, багш сургууль хүмүүжүүлэгч мэддэггүй. Тэгээ энэ хүүхдүүд одоо надад ирсэн мэдээлэл бол 32 хүүхэд хагалгаанд ороод өнөөдөр эрүүлжүүлээд ерөнхий боловсролынхаа сургуультай эргээд орсон ийм үзүүлэлтүүд байгаад байгаа. Дээрээс нь нэмээд шүдний үзлэг байгаа. Ер нь бол 6 настай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ойролцоогоор 70 орчим хувь бол шүдний өвчлөлтөй байна гэсэн ийм мэдээ гараад байгаа. Тэгэхээр энэ яг бол аль болохоор амны хүндийг нэрвүүлжүүлэх үйл ажиллагааг одоо бид нар барьж авч эртхэн шиг үйл ажиллагааг ингэж хийх зорилго яваад байгаа. За гуравт нь болохоор ер нь нүдний үзлэг байгаа. Мөн адилхан харааны нүдний үзлэг маань бол ерөнхийдөө холын хараа, ойрын хараа, мөн харалган гэдэг ийм 3 чиглэлээр явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас эцэг эхчүүд маань ч мэддгүй юм байна, багш нар маань ч мэддгүй юм байна. За хүүхдүүд ч өөрсдөө зовроо хэлдэггүй юм байна. Тэгэхээр энэ хараа тогтоох, өөрөөр хэлбэл одоо шалаар хардаг,
буруу хардаг, мөн гаж холын болго ойрын харааны юм алдагдлууд асар их тэмдэглэгдээд ингээ явж байгаа учраас энийг аль болох одоо бага наснд нь барьж авч эмчлэх, эрүүлжүүлэх нэгдүгээр. Хоёрт нь бол бидний гол зорилго бол ер нь бол эрүүл мэндийн боловсрол олгох энэ үйл ажиллагаа бол бас давхар явж байгаа. Яг ерөнхийдөө энэ дээр шүдний үзлэг гэдэг дээр бол за өрхийн эрүүл мэндийн төв, шүдний эмнэлэг эрүүл мэндийн газар 3 сая өнгөрсөн 7 хоногийн баасан газар гарагт юу хийлээ? Гэрээ хийлээ. Тэгэхээр энэ шүдний эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төв бол хоорондоо бас тохиролцож байгаа. Гэрээ байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл хэн хэдэн хувиа яаж авах вэ гэдгийг хоорондоо тохиролцоо явж байгаа. Эрүүл мэндийн газрын хувьд бол бид бол ерөнхий тохиролцоог хийх нөхцөлийн бүрдүүлж өгч байгаа. За анхан шатны урсан сэргийлэх үзлэг бол шүдэн дээр бол 29,000 төгрөг байгаа. 29,900. Энэ нь болохоор урчин сэргийлэх үзлэг дээрээс нэмээд ботор төрхлөг бас цуг явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Эмчилгээ бол 2 дахь шатны эмчилгээ байгаа. Энэ үндсэндээ 3 шатаар явж байгаа. За нэг шүдийг нь бол 50,000 төгрөгөөр эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо 5 хүртэлх шүд. За 7 настай хүүхдүүд бол 6 хүртэлх шүдийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж нэг шүдийг 50,000-аар бодож ингэж санхүүжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. За нүдний урчин сэргийлэх үзлэг байгаа. Нүдний урчин үзлэг маань ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтан энэ усуудаар тулгуурлаж явж байгаа учраас харьцангуй эрүүл мэндийн даатгалаас бол төлбөр бол байхгүй. Зүрхний үзлэг байгаа. Зүрхний үзлэг маань эрүүл мэндийн даатгалаас нэг хүүхэд 9,000 төгрөгөөр санхүүжүүлж явж байгаа. Тэгэхээр энэ 9,000 төгрөг маань шууд одоо өрхийн эрүүл мэндийн төв дээр очино гэж бас бид нэр ойлгож болохгүй. 6,000 төгрөг нь болохоор тэн дээр ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид болон бусад юмнуудын зардлаараа өөрөөр хэлбэл өрхийн эрүүл мэндийн төв маань эргээд нөгөө хүүхдүүдэд хяналтандаа авч эмчилгээ эргүүлжүүлэх болон энэ үйл ажиллагааны зардалд орно. За 3,000 төгрөг нь болохоор шууд одоо энэ урчин сэргийлэх үзлэгт орж байгаа энэ зүрхний цахилгаан бичлэг маань Улаанбаатар хотод эрүүл мэндийн яамны сайдын тушаалын дагуу байгуулагдсан 32 эмч бүхний нарийн мэргэжлийн баг байгаа. Тэгэхээр энэ улсуудын шууд бас зардал руу н орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл зүрхний цахилгаан бичлэг хийгээд шууд онлайнаар шууд тэр эмчнэр очиж харна. Тэгээд тэр улсууд маань бас тодорхой хэмжээний цаг зав болон бусад энэ үйл ажиллагаанууд явуулж байна. За